Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар банкны тухай хуулийн эцсийн хэлцүүлгээ хийлээ. Энэ хууль дээр маргаан дагуулсан хэд хэдэн асуудал байгаа хэлцүүлгийн явцад засах ёстойг гишүүд сануулсан. Тухайлбал зах зээл дээр монопол эрхтэй аж ахуйн нэгжүүд арилжааны банкнд хувь эзэмшихийг заавал хориглох ёстой гэлээ. Ийм том компаниудаа банкнд эзэмших хувийг нь бол тогтоогоод өгчдөг тийм ээ. Бүр 3%-аас илүү байж болохгүй. Зарим газар нь бол ерөөсөө та нар компани байгуулж болохгүй шүү гэдэг. Тэгтэл бол манай энэ одоо ингээд уул уурхайтай холбоотой гадны одоо нам дамжсан бүлэглэлүүдтэй холбоотой нууц ноёнтойгоотой холбоотой ийм компаниуд тэгээд эзэдүүдийн нь хувь их байдаг юм аа. Эзэдүүдийн хувь их байна гэдэг бол эзэдийн одоо тодорхой хэмжээгээр энэ компани бүсийн хувийн тогтоож өгч болохгүй юу. Тэгэхгүй бол энэ санхүүгийн зах зээл ерөөсөн засрахгүй. Банк дамжсан хувь нүүлгчдийн асуудал бол манад бол нэлээд тийм эрсдэл учруулдаг. Нэг хувь нүүлгчийн зүгээс 2 банк, 3 банкнд хувь нүүлүүлсэн ийм тохиолдлууд бол манад байдаг. За үүнээс үүдэж банк хооронд бол эрсдэлтэй үйл ажиллагаанууд явах. За тэрнээс болж одоо харилцагчдын мөнгө хөрөнгөнд эрсдэл учрах ийм зүйлүүд бол манад гарч байсан. Тэгэхээр энэ зохицуултуудыг бол цаашид банкны хууль, төв банкны хууль болон бусад хуулиуд гарч ирсэн юм уу? Илүү сайн хязгаарлаж өгөх ийм шаардлагатай байгаа. Энэ удаа бол нэмэлт өөрчлөлт нь бол энэ асуудал бол орж ирээгүй. За мөн нэг анхаарал татаж байгаа асуудал нь арилжааны банкуд охин компанитай байхыг энэ хуулиар хааж байгаа юм. Арилжааны банкнд хувь эзэмшигч нь өөрийн давуу байдлаа ашиглаж хувьдаа компани байгуулдаг. Ингээд өөрийн компанитай өөрийн хувь эзэмшдэг банкнаас зээл гаргуулчих нь. За энэ хэлбэрийн даамжирсаар хэд хэдэн банк дампуурсан асуудлыг мартаж болохгүйг санууллаа. Нэг зээлдэгч өгөх хэмжээний дүн гэдгийг дээд хязгаарыг ер нь тогтоох боломж байна уу? Нэг зээлдэгч гэдгийг би сүүлд нэг дампуурсан банкыг сонсох нэг одоо уул уурхайн компанид 100 тэрбумаар нөлөө 100 саяар нөлөө зээл өгөөд ингээд дампуурчлаа гэсэн. Тэгэхээр энээс орчин сэргийлэхийн тулд нэг компанид буюу нэг зээлдэгчд өгөх дээд хязгаар гэсэн ойлголт байна уу? Энэ тал дээр юу гэж бодож байна? Зээл авах гэж байгаа хүмүүс банктай холбоотой ч юм уу нэгдмэл сонирхолтой этгээд байх юм бол 5 болж буурж байгаа. Тэгэхээр дотоодтой нь холбоотой этгээдэд бага, бусад оролцогчдод бол 20% гээд нээлттэй. За түрүү чи нөгөө банк дампуурж исэн, татан богж исэн туршлагаас харах юм бол холбогдох этгээдүүдтэй хоорондоо холбоотой гэдгээ мэдээлэхгүйгээр нууж яваад тэрийн эрсдлээр илрүүлээд одоо жишээлбэл Зоос банкны хувьд бол одоо нэг зээлдэгч нь өөрөө олон нэрээр зээл авсан байсан учраас тэр бүгд төвлөрлийн нэг болгохлоор тэр банк нь өөрөө тэр том эрсдлийг дааж чадахгүй бол татан богдсон ийм л төхөөд. Тэгэхээр одоо манай банкны өөрчлөлтөөр болохоор энэ бүгдийг ингээд нарийн заагалж өгж байна гэдэг маань биднээс урьдчилаад ийм том эрсдлүүдийг хаах боломжоор хянан шалгалт талдаа авж байгаа л гэж ойлгож байна. Банкны тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийн ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Болдон Жавхлан ахалж байгаа. За түүнээс энэ хуульд зарчмын ямар гол өөрчлөлтүүд орсон болохыг тодрууллаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл банкнд ямар нэг эрсдэл учрахаас нь өмнө одоо тэрийг нь төв банк хяншилалтаараа илрүүлж тэрийг нь дасан зогсоох цаашлбал одоо уцаа эзэмшигчд мөн хадгалан эзэмшигчд татвар төлөгчдийн мөнгө хөрөнгөнд эрсдэл учруулахгүй байх тэр зохицуултуудыг хийх ийм одоо чадамжаа улам дээшлүүлж байгаа гэсэн үг. Ийм л одоо эдийн засгийн гол агуулгын өөрчлөлтүүд орж ирж байгаа. Улсын хурлын чуулганы маргаашийн хуралдаанаар банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм а.